хаврын сар дуусаагүй. Гэхдээ өвлжилтийн бэлтгэл бол эрчим хүчний салбарын хувьд Монгол улсын хувьд онцгой чухал асуудал. Ийм учраас хэдий хаврын сар дуусаагүй байгаа ч гэсэндээ өвлжилтийн бэлтгэлтэй холбоотой хэдэн зүйл гарсан. Нэгдүгээрт одоо баригдаж байгаа хувийн хөрөнгө оруулалтад баригдаж байгаа Сэлэнгийн 70 мегаваттын чадaltaй хувийн хөрөнгө оруулалтад долоон цахилгаан станцыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулах. За мөн бүгдээ хамт хятад ард улсаас эрчим хүч импортлох шаардлагатай байгаа зис оюу буюу цахилгаан дамжуулах дижитал зайжлыг шуурхайлан ашиглалтанд оруулах. За мөн оргил ачааллын үед иргэдийг аж ахуйн нэгж байгууллагыг цахилгаан хязгаарлахгүй тулд батарей хураагуурыг богино хугацаанд хэрэгжүүлэх. Мөн та бүхэн мэдж байгаа 5 аймагт 5 байршил дээр нарны цахилгаан станцыг маш богино хугацаанд нээлттэй сонгуульчлалаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг даалга болгосон байгаа. За мөн хамгийн чухал асуудал бол үн тариф гэхээс илүүтэй энэ салбарын үр ашигын асуудал, зардлын асуудал, засаглалын асуудал. Яаж цахилгаан дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийг дамжуулах өртгийг түгээх өртгийг бууруулах вэ? Энэ чиглэлээр хамгийн багадаа 3% богино хугацаанд бууруулах гэсэн чиг үүргийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрчим хүчний сайдад өргөсөн байгаа. Энэ 3 болон түүнээс илүү хуваар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн зардал бууруулах биш, засаглалын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг, орон тооны оновчлолыг хийх гэх мэт ингээд судалгаа тооцоодоо хийх ажлууд байгаа. За мөн энэ салбар хэрэглэгчд чиглэсэн хэрэглэгч төвтөө ухаалаг болох ёстой. Эрчим хүч бол хэрэглэгчдэд зориулсан. Тэгэхээр хэрэглэгчдэд тохирсон ойлгомжтой хэлбэрээр, цахим хэлбэрээр гар утсан дээр үзэх, аппликейшнээр үзэх боломжтой. Хэн хизээ ямар төлбөр төлсөн, яагаад төлбөр нь тэд гарсан гэдэг гэх мэт ингээд хэрэглэгчдэд зориулсан, иргэдэд зориулсан иргэд төвтөө цахим ухаалаг системийг нэвтрүүлэх чиг үүргийг мөглөө. За мөн та бүхэн мэдж байгаа өнөөдөр дулаан Монгол улсад тоолуургүй байдаг. Дулааны тоолуурыг бүх шатанд үе шаттайгаар хэрэгжүүлэх төслийг бэлтгэх энэ оны 3 дугаар удирдлагын багтаан эхлүүлэх ажлыг мөн эрчим хүчний сайдад үүрэг болгосон байгаа. За ингээд эцэстэн дүгнээд хэлэхэд эрчим хүчний салбар бол тулгамдсан асуудал олонтой байгаа. Гэхдээ энийг богино хугацаанд арга заах биш, хаах биш, урт хугацааны Монгол улсын хөгжлийн, Монгол улсын эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэгч үндсэн суур салбарыг дутгаар нь ач холбогдлогын бодлогын шийдвүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэний нэг хэсэг бол өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлсэн асуудлыг сая дуртахад энэ байна. Цаашдаа бас эрчим хүчний салбараас иймэрхүү ачлуудыг бодлогын түвшний иж бүрэн хэлбэрээр нь оруулж засгийн газрын хуралдаанаар шийдвүүлж авах болно. За баярлалаа. Тэгээ одоо нөгөө задлыг бууруулна гэдэг байгаа нь тодорхой хэлбэл яаж бууруулах вэ? За дулааны тоолор би өмнө хэлсэн өнөөдөр Монгол улсад дулаан тоолоргүй байдаг. Тоолоргүй болохоор хэмнэх тухай ер нь хэдий хэрэгжилж байгаа, яаж хэрэгжилж байгааг хэрэглэгчид иргэд мэддэггүй, байгууллагууд мэддэггүй. Тэгээ энэ бол байж болох зүйл. Тэгэхээр дулааны тоолортой болох хэвээр өнөөдрийн байдлаар Монгол улсад байгаа орон сууцнуудын 53% яг одоо тоолор тавих боломжтой байдаг. Үлдсэн нь ямар нэгэн байдлаар нэмэлт тоног төхөөрөмж юм уу хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг юм. Тэгэхээр энэ дээр бол тооцоо судалгаанд байгаа, үе шаттай төлөвлөгөө гаргаж байгаа, боломжтойгоос нь эхлээд тавьж эхлэх юм байна. Хамгийн чухал нь бас өнөөдрийн засгийн хуралдаанаар үүрэг өгсөн нь барилга хот байгуулалтын сайдад бас мөн давхар үүргэсэн байгаа. Энэ бол яагаад вэ гэхээр шинээр баригдаж байгаа одоо байгаа барилгууд дээр дулааны тоолуурыг суйрлуулсан байх шаардлагыг барилгын норм дүрэнд нь оруулах ийм үргийг өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа Монгол улсад дулааныг тоолдог болно, эрчим хүчийг тоолдог болно, тоолсон хэмжээгээр хэмндэг байх ёстой гэсэн зарчим юм аа. За үн тариф нэмэх асуудал бол энэ эрчим хүчний яамны үед засгийн газрын асуудал биш юм байна. Тусдаа хараа тус эрчим хүчний зохицуулах хороо байдаг. Тэн дээр бол өнөөдөр гарсан нэг тогтоол бас дурдсан байгаа. Зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээгээр зохицуулахыг эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байгаа. Зардлын хувьд бол бид нар тооцоо судалгаа хийж үзэж байна. Боломж бол маш их бий. Яг үйлдвэрлэлд яг жинхэнэ ажлыг үүрч байгаа тэр салбарт нь бол бид нар хэмнэлтийг хийхгүй аль болох засар үйлчлэгээ болон яг мэргэжлийн ажилтнуудыг инженер техникийн ажилтнуудыг дэмжиж ажиллана. Зөвхөн тэрэн дээр орон тоон хаана илүү байгаа, хаана дутуу байгаа,
хаана илүү зардал байна, хаана бас шамшигдуулч юм ямар нэг болцшгүй хулгай байна гэдгийг судалж тооцоож энэ дээр зардлын эмнэлтэд гаргах юм аа. Ер нь цамцлах хийх юм. Тэгж ойлгож болохгүй. За зардлыг хамгийн багадаа 3% гэж байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд 3 бол хамгийн багадаа гэсэн хязгаар нь болохоос ш цаашдаа энэ зардлыг аль болох бууруулах нь эрчим хүчний яам болон энэ салбарынхны одоо бодлогын үндсэн асуудал байгаа юм аа. За би өмнө олон ярьж байгаа. Одоо байгаа Монгол улсын энэ суурилсан хүчин чадал, цахилгааны хэрэглээний өсөлт одоо бидний байгаа яг энэ одоо байгаа нөөцөө бодох юм бол цахилгааны хязгаарлалт хийх эрсдэл байсаар байгаа. Эрсдэл гэж хэлж байгаа ш. Энийг үгүй хийхийн төлөө өнөөдрийн засгийн газрын хурдааны шийдсэн асуудал энэ рүү чиглэж байгаа юм аа. Үйлчлэлийн бэлтгэл ажил, оргил ачааллыг цахилгаан хязгаарлалгууд авахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг. Түрүүнд дурдсан бид 5 их усүрээр нээлттэй сонгуульчлуулалтад их усүр батарей хоригдлуур нэмэх хэрэгтэй байгаа. За мөн батарей хоригдлуурыг оргил ачааллыг ашиглах хуйцаар бас барьж байгуулахыг үүр болгосон байгаа. За мөн тоолууртай холбоотой, эрчим хүчтэй холбоотой бүх асуудал явж өвжилтийн бэлтгэл рүү аюулгүй найдвартай эрчим хүчний сүлжээ байгуулахын төлөө явж байгаа маа. За баярлалаа.